Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжлэлийн дэх мэдээд профессор мөнх учрал ирсэн байна. Сайн байна уу та өглөөний мэнд төргий сайхан амарсан уу? Сайн байна уу? Та бүхэндээ өнөө өглөөний мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр монголчуудын тухайд гэх юм бол яг энэ монгол бичиг ер нь хэдий үеэс үүсэлтэй. Дээр нь яг ямар бичгээс үүсэж одоо энэ бидний хэрэгжилж байгаа монгол бичиг бий болсон бэ гэдэг зүйлийг илүү их сонирхож байгаа болов гэж бодож байна. Энэ талаас хэлээрэй. За баярлалаа. Бид монгол бичгийн үүсэл гарлын тухай ярихдаа заримдаа нэг гинт зочир арабтай холбоотой ч гэх шиг тийм янз бүрийн ингээд гинт гаргаж ирдэг. Тэгэхээр энэ угаасаа энэ бичиг үсэг гэдэг бол бие биенээсээ авч боловсруулан хөгжүүлж ирсэн түүхтэй. За монгол бичгийн яг их үүтгэл авсан бичиг үсгийн тухайд бол арамаа гаралтай согд бичгээс их үүтгэл авсан гэж үздэг. За тэгээд тэр арамаа бичиг гэдэг нь яг ихлээр одоо авианы цагаан толгойтой бичиг болох финикээс гаралтай. За тэгэхээр финик бичгээс хөгжүүлж явжгаад арамаа бичиг хурж ирсэн гэсэн үг. Тэгээ арамаа бичиг гэдэг нь болохоор одоо Христийн тооллын өмнөх 6-аас 4-р зууны үед одоо хамгийн их оргилдоо хүрсэн байсан Ахмедийн улсын үед бол хамгийн одоогийнхоор бол англи хэл шиг тийм ээ. Монголын эзэнт гүрнийхээр бол монгол бичиг шиг хүн болгоны одоо мэддэг хэрэгэлдэг тийм бичиг болсон байсан. За энэ бичиг үсэг гээс дараа нь бол согдууд бичиг үсэг авсан байна. За тэгээд сэр бичиг үсэг авсан. За тэгээд энэ бол сэрээсээ дахиад согдууд бичиг үсэг авсан гэсэн. Тэгэхээр ингээд илүү одоо товчхон ойлголт болгохын тулд тийм бид нар арамаа гаралтай согд бичгээс монгол бичиг бол их үүтгэл авсан юм а гэдэг. Энэ дээр бол судлаачид санал нэгтэй нэгдсэн байр суурьтай байдаг. За тэгэхээр энэ арамаа бичиг бол үндсэндээ одоо ойрхт орнод болоо Төв Азийн одоо ханзнаас бусад бичиг үсгийн их болсон олон бичиг үсгийн их үүтгэл авсан бичиг байдаг. За тэгэхээр эндээс ахуулаа бид нар дараагийн нэг асуудал гарч ирдэг нь юу вэ гэхлээр яг согд дээр ирэхлээр одоо эргэлзээтэй юм саналууд гараад ирдэг гэсэн. Тэгэхээр нэг хэсэг нь алах дээрээ согдоос ингээд уйгурууд бичиг үсэг аваад тэгээд тэр уйгураас нь дамжуулаад монголчууд бичиг үсгээ авсан гээд за тэгээд тэрийг болохоор одоо уйгур бичиг юм уу уйгурж монгол бичиг гэсэн ийм нэр томьёонууд орж ирдгээ гэсэн үг юм. Нөгөө талаасаа болохоор яадаг гэхээр согдоосоо уйгур монгол хоёр нь зэрэг бичиг үсгээ авсан байх боломжтой гэдэг ийм хоёр үндсэн санал байгаа юм. Тэгэхээр энэ асуудал болохоор таны асуусан хоёр дахь асуулттай холбоотой. Өөрөөр хэлбэл хэдийнээс бид нар бичиг үсгийг хэрэгэлсэн бэ гэдэгтэй холбоотой гэсэн. Тэгэхээр хэрвээ бид нар согдоос уйгурууд аваад за тэгээд уйгуруудаас монгол бичиг авсан гэх юм бол энэ хоёрын хооронд ингээд цаг хугацааны зөрөө гар явчихдаг гэсэн. За тэгэхээр ийм саналыг баримталдаг хүмүүсийн хувьд ямар шүү цаг хугацаа хэлдэг гэхээр за Христийн тооллын 10 дугаар зууны үеэс юм уу 13 дугаар зууны үеэс гэсэн ийм саналыг гаргаж байгаа. За тэгэхээр бид нар энэ нэг ийм 13 дугаар зуунд уйгуруудаас монгол бичиг авсан байя гэж бодъё тийм ээ. Тэр саналыг баримталж байгаа хүмүүсийн хамгийн гол одоо гэрч болгож байгаа зүйл нь юу гэхээр одоо Чингис хааны их Монгол улсад монгол бичиг хэрэглэсэн тухай яриад байгаа байхгүй юу? За тэгэхээр энийг болохоор одоо гол төлөв Монгол болоод зарим судлаачид үгүйсгдэг. За яагаад үгүйсгэх боломжтой гэдэг гэхээр аливаа нэг бичиг үсгийг зохиоход тухайн үедээ ярьж исэн хэлэл тэмдэглэдэг. Одоо бид нар жишээлбэл кириллээр тэмдэглэж тий. Кирилл үсэг хэрэгжилж штэ. Тэгэхээр кирилл үсэг хэрэгжилж байхдаа бид нар одоо юу гэдэг үүл гэдэг үг хэрэгжилж байгаа тийм ээ. Тэгэхээр тэргээ үүл гэж чичээ штэ. Зүгээр за 1000 жилийн дараа энэ үүлийг бид нар одоо лээч гэж хэлж магадгүй гэж бодоо тий. Эсвэл заяа 1000 жилийн өмнө биднээс энийг эгүүлээ гэдэг байсан баха гэж бодож ичдэг юм байхгүй юу? За тэгэхээр энэ хамгийн гол үндсэн шалтгаан гэсэн хин шинжтэй үүднээс. За тэгэхээр тэр оны юу гэж байгаа гэхээр монгол бичиг бол яг одоо бид нар үүл гэдэг үгээр авчи тий. Тэгэхээр монголч тэр эгүүлээ гэж чичээ. Тэгвэл монголчууд эгүүлээ гэж ярьдаг тэр хэлийг л тэмдэглэсэн юм баггүй юу? Тэгэхээр энэ нь юуд холбоотой болдог гэхээр эртний монгол хэлнээс үл хамаатай болдог. За тэгэхээр одоо бидний тэр зарим 13 дугаар зуунд юм уу Чингис хааны үеэс нь тэр хэл чинь болохоор эгүүлээ гэж хэлдэг байгаагүй. Тэр үед яасан бэхэр эгүүлээгээ тэр генүүд нь байхгүй уртыг шиг бий болж исэн үе байхгүй юу? Тэгэхээр энэ маань юу гэж байгаа юм бэ гэхээр энэс өмнө 13 дугаар зуунаас өмнө гэдэг монгол ч өөрөө харуулдаг байхгүй. За дараагийн нэг шалтгаан байгаа. Тэр нь бол их гоё шалтгаан заяа. Одоо хоёулаа ингэ бичиг үсэг зохиоё бодъё заяа. Тэгэхээр одоо ямар бичгээс авъя гэхлээр хамгийн их шалтгаанууд нь юу гэдэг улс төрийн шалтгаан байдаг. За худалдаа арилжааны шалтгаан байдаг те шашны асуудал байдаг. Хэрвээ шашны өөрчлөлт юм бол дагаа бичиг үсэг өөрчлөлт юм байдаг байхгүй. За тэгсэн чинь
Яг улс төрийн шалтгаан бол манай монголчуудын хувьд хамгийн бичиг үсгийн өөрчлөлттэй холбоотой гол шалтгаан байдаг. Тэгээ тэр дундаас хоёулаа ингээ бичиг үсэг авъя гэж бодонгууд ямар бичиг авчиг гэд хамгийн түрүүнд санаач орж ирж байна. Одоо дөрвөлжин бичиг үсэг хугарч юм уу хорж ин гэсэн тиймэрхүү бичиг л авъя гэж бодож шүү дээ. Тэгэхээр энэ яаж вэ гэхээр яг тийм илүү юм Монгол гэдэг юм чинь давангаадад очиж тийм бодож байгаа юм. Тэгэхээр эндээс таныг одоо их тийм Монголоо бодож явдаг гэдэг тийм хандлага харагдаж байгаа байхгүй. За тэгэл зарим хүмүүсийн хувьд бол яахаа гэхээр хүн болгонд англи хэл яач латин бичиг авчиж гэж байгаа. Тийм хандлага бас идэг гэсэн. За тэгэхээр энэ яаж байгаа юм бэ гэхлээр бичиг үсэг гэдэг бол авдаг улс төрийн шалтгаантай ч юм ингээ авдаг нэг шалтгаан юу вэ гэхлээр тухайн үед хамгийн их одоо юу гэдэг хэрэгжилж байгаа тэрийг авчих гэдэг байхгүй юу. А тэрнээс ш одоо та хоёрын санаанд бол нөгөө одоо явахтай бидний түүхэнд их ойрхон байдгаар бодоход нөгөө мөхсөн манж бичгийг олоод авчий гэдэг санаа орж ирэхгүй шүү дээ тий. Ямар ч тийм төсөл байхгүй шүү. Монгол хүнд бол орж ирэхгүй. Ер нь бичиг үсгийн түүхэн тэр мөхсөн улсын хэлийг олоод одоо бичиг үсгээ болгоод өөр нэг улс үндэстэй хэрэгжилж гэдэг юм баг байхгүй юу. Тэгэхээр эн чинь хүчтэй холбоотой байдаг гэсэн үг. Тэгэхээр энэний цаана юу болж байгаа юм бэ гэхээр уйгурууд 13 дугаар зуунд хэдэн бичиг үсэг солилцсон. Тэнгууд бид нар хэдэн зууны өмнө хэлэрдсэн уйгурын бичиг үсгийг монголчууд олоод авчиг гэдэг санаа байхгүй шүү дээ. Энэ сэдв өөрөө их өргөн хүрээнд яригдах учраас ингээд маш их цаг хугацаа орно. Хойлоо үргэлжлүүлээд үзэгчтэй тэр дундаа ингээд залуучуудад зориулээд Монгол үндэсний бичиг үсгийн гол ялгарх онцлог нь юу юм бэ? Бид нар яг онцлог даваа талаар нь бас бахархмаар шүү дээ. Мэдээд байдаг, хараад байдаг, таниад байдаг мөртлөөсөө одоо 25-аас ахуулаад бид нар чинь ингээд хосчтон болох гэдэг шүү дээ. Түгээрээ бахархдаг, түүнийгээ эзэмшдэг, тэрүүгээрээ бичдэг, тэрүүгээр уншдаг ийм соёлыг түгээмээр байгаа учраас бахархал байх хэрэгтэй байна, тийм ээ? Тийм, хэдүүлээ ингээ харьцуулаа арчлах. Монголчууд ер нь түүхэндээ нэг 10 гаруй бичиг үсэг хэрэгэлсэн байхгүй. За тэгэд энэ бичиг үсгүүдийг бүгдийг ингээ харьцуул яриад байвал цаг болохгүй. Тэгэхээр монгол бичгийн хувьд болохоор ерөөсөө ер нь хамгийн гол асуудал гэдэг үхээр бичиг үсэг гэдэг бол төр ямар хүчтэй байгаатай холбоотой байдаг. Тэгэхээр монгол бичгийн хувьд бахархъя гэх юм бол хамгийн түрүү бид нар Монголын Чингис хаантай Монголын эзэнт гүрэнтэй холбоотойгоор ярьж болно гэсэн үг. Тэгэхээр бид нар цаг хугацааны хувьд аваад үзэх юм бол монгол хэлийг хэрэгжилж ирсэн цаг үеэс нь одоо 6 7 дугаар зууны үеэс хэрэгжилсэн гэж үзье л та. Тэгвэл 1000 гаруй жил хэрэгжилсэн бичиг үсэг монгол хичээл байгаа бус бичиг үсгүүдтэй манай хэрэгжилсэн бус бичиг үсгтэй харьцуулах. Цаг хугацаа түүхийнх нь хувьд бол 1000 гаруй жил. Орон зайхын хувьд аваад үзэх юм бол одоо бид нар Монголын эзэнт гүрний хувьд аваад үзэх юм бол дэлхийн хуурай газрын талыг эзэлсэн байна гэж тийм. Тэр яг тэр хэмжээгээр тэр нутаг дэвсгэрт хамгийн хүчтэй хийсэн бичиг үсгэл байхгүй да. За тэгэхээр энүүгээрээ дамжуулаад Монгол хичээрд уламжилж ирсэн дурсгал одоо холбогдох баримт юмнууд нь тийм цаг хугацааны баримжаатай, тийм орон зайн баримжаатай гэсэн үг тийм бичиг үсгээр одоо бахарахгүй байхын аргагүй байх. Одоо бид нэр 2025 онд хос бичигтэн болох гээд бүх ажлууд ингээд хийгдээд гараа явдаг хүртэл гараад тэрийн одоо албаны шалгалтууд ингээд явагдаж шít. Энэ бүх зүйлүүдэд хэр их бэлэн байна вэ гэдэг зүйл магадгүй та багшууны хувьд ч юм уу оюутан залуучууд манай залуу хойч ирээдүй яг үндэснийхээ бичиг үсгийг сурах энэ зүйл дээр хэр их одоо итвэх шармаалттай байна гэж ер нь харж байна. Ер нь бол нэг ийм асуудал байдаг. Бичиг үсэг төртөд ялангуяа тэр улс үндэстэй хэр хүчтэй байгаа юм бэ гэдэгтэй шууд холбоотой байдаг гэсэн тий. Тэгэхээр ялангуяа орчин цаг үед одоо тийм нэг одоо даяарчил гэж ирж байгаа үеийн дуусчлах шиг байна тий. За тэгвэл энэ зэрэгцээд гарч ирж байгаа нэг тийм үндэстэн улсаараа өөрсдөө ялгарч харагдах тийм онцлог өөрсдийнхөө улсын одоо онцлогийг харуулах одоо тийм шаардлага байгаа байхгүй. Тэгэхээр энэ үүднээсээ болохоор монгол бичгийг хэрэглэх нь одоо хамгийн гол одоо ерөөсөө түлхүүр нээж болно гэсэн үг. Таныг монгол бичгээр бичсэн байхад монгол гэж хинч хэлнэ. Гараад кириллээр бичиж, латинаар бичиж ямар ч ялгарх юм байхгүй байхгүй. Нөгөө талын асуудал нь юу вэ гэхэлэр бид нар бичиг төр хүч гэдэг юмнуудын уялдааг харах юм бол ер нь бол төр бичгийг идчихдэг гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр би хин хизээ бэлэн болохыг хүлээн гэдэг бол тийм энэний хажуудаа шал өөр асуудал тийм. Тэгэхээр бид нар Монгол байя л гэж байгаа бол зүгээр л өөрийнхөө хэлийг тэмдэглэсэн бичиг үсгтэйгээ байя л гэсэн үг байхгүй. За баярлалаа. Өнөөдөр Монгол үндэсний олон нийтийн телевизийн студид ирж телевиз үзэгчдод Монгол бичгийн үүсэл, түүх, он цаг, хугацаа, за Монгол одоо бичгийн бахархлыг бас урьдчилж зөө хорон бидэнтэй ярилцсан. Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье.